надад нэгэн эмэгтэйгээс маш ностой мэдээлэл ирлээ л дээ. Тэгээд тэр нь юу вэ гэхээр Дорноговь аймгийн Замын үүд суманд байдаг одоо Хөлийн цэргийн тэг 158 дугаар ангийн штабын дарга Дэд Хурандаа Ганбат гэдэг хүнтэй холбоотой асуудлаар. За энэ хүн яасан бэ, юу хийсэн бэ гэхээр ковидын үед нөгөө хөл хорой тогтоод тамаг альс хоторлохондоо зархаа болсон байсан үе байсан шүү дээ. За тэр үед өөрийнхөө надад албан тушаалынхаа эрх мэдлийг ургуулan ашиглаад энэ Хөлийн цэргийн хэнд чинь Монгол улсын бүх иргэний мэдээлэл рүү орж танилцах тийм тусгай тийм эрх байдаг юм байл та. Одоо ягаад бид нар хэлээр орох гол ингээд шалгахад нөө нас барсны лавлгаа, юуны лавлгаа гэдэг баах аймаг ив Монголыгоос хурцтай татчих авдаг шүү дээ. Яг тэрэн шиг тэр эрх мэдлээ ашиглаад 150 хүний регистрийн дугаарыг олж авсан байна. Тэгээ яг тэр регистрийн дугаарыг хязгаарлах надруу тухайн эмэгтэй явуулж л байна л да. Тэгээд тэр олон хүний регистрийн дугаараар энэ Ганбат гэдэг хурандаа яадаг байсан бэ гэхээр замын үдэд чөлөөт бүс гэж байдаг юм байна. Тэгээд чөлөөт бүст нь одоо татваргүй барааны одоо тийм арх виски, коньяк тийм ээ одоо өндөр шампань дарснаас маш хямдхан үнээр зардаг. Гэхдээ нэг хүнд нэг өдрийн лимит нь 2 жил архил өгөх тийм лимиттэй байдаг юм байна л да. Тэгэхэд одоо тэр саяны тэр 150 хүний тэр регистрийн дугаарыг тэр Ганбат гэдэг Дэд Хурандаа одоо доод албан тушаалынхаа хүмүүстэй өгөөд тухайн хүмүүс нь одоо ингээд өглөөний 7 цаг 30 минутаас ахуулаад тэр 150 хүнийх нь регистрээр нь ингээд тийшээ орж материал бараа орж үйлчлүүлсэн гэдэг тийм хуурамч бүтээлийг үүсгээд өдөртөө нэг 300 орчим шид архийг одоо авч гардаг. Тэгээ тэрийг одоо хаашаа дамж зардаг гэсэн юм, яаж зардаг гэсэн юм тийм ээ. Ийм байдал байдаг байжээ. Тэгээ энэ нь болохоор өөрөө нөгөө нэг хүний регистрийн дугаар гэдэг чинь хувь хүний бас нэг маш нууц мэдээлэлд ордог л доо. Тийм ч учраас одоо энэ сүүлийн үед иргэний үнэлэхтэр хүртэл одоо регистрийн дугаарыг хэвлэхэ болсон шүү дээ. Яг тэр регистрийн дугаар дээр чинь хүний төрсэн газраас ахуулаад төрсөн он сар өдөр бусад маш олон мэдээлэл агуулж идэг учраас. Тэгтэл одоо ингээд зүгээр нэг тийм албан тушаалтай хүн ийм одоо зөв бүс үйлдэлийг гаргаж байсан гэдэг асуудлыг тухайн эмэгтэй хүн явуулж байна л да. Тэгээ та бүхэн бас яг энэ юу харах юм бол өөрийнхөө регистрийн дугаарыг бас шүүгээд үзээрэй. Одоо хүмүүсээ таны одоо ингээд эмзэг мэдээлэл чи ашиглаад хэн нэгэн албан тушаалтай ингээд одоо ямар нэгэн хууль бус үйлдэл ашиглаж байна гэдэг юм бол хизээч одоо хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл шүү дээ. Тэгээд яг энэ асуудлаар энэ хурандаа Дэд Хурандаа Ганбатыг хайртай тэмцэх газрын шалгасан юм байна. 2-3 жил шалгасан юм байна. Тэгээ шалгангуудаа юу гэсэн гэж Ганбат гэдэг энэ хурандаа яг тэр олон жил архи авсан байна. Гэхдээ тэрийгээ бол бусдад дамлан зарсан нотлогдсонгүй тийм зүйл байхгүй байна гэдэг хэрийг хаацсан байгаа байхгүй юу. Жохом одоо энэ манай НАТГ-ийн прокуроруудын толгой нь жохом яаж ажилдаг болохоор би одоо яг ингэж хаасныг ойлгохгүй л байна л та. Тэр арх зарах орлого олохтой биш. Хамгийн гол нь албан тушаалынхаа эрх мэдлийг ургуулan ашиглаад 150 иргэний нууц мэдээллийг регистрийн дугаар татаж аваад түүгээрээ ингээд хууль бус үйлдэлд ашигласан байгаа ч өөр байж усгүй үйлдэл байхгүй юу. Тэгээд төрийн иргэний одоо хувийн мэдээлэлд халдах хэрэгтэй. Хин дуртай этгээд ингээд дур зоргоороо авирлаад ингээд хууль бус үйлдэлгээд энэ уусад чи юу гэж тогтох юм. Нөгөө ард иргэдээ хамгаалах ёстой хүн эсрэгээр ингээд ард өмнөхөө эсрэг одоо ингээд мэдээлэл ашиглаж явж болохгүй үйлдэл үстэй. Тэгээд тухайн одоо тэр надад энэ мэдээлэл өгч байгаа эмэгтэй болохоор энэ Ганбат гэдэг хүнтэй холбоотой асуудлаар энэ хүн ийм гаргасан гэдгийг хэл хамгаалах ерхий газартаа ингээд мэдээлсэн чинь тэднэр нь бүр ингээд огт авч хилцээг байгаа байхгүй. Тэгээ би өөрөө маш их гайхаж байна. Яагаад энэ дээд байгууллага нь ингээд энэ улсад чинь тэгээ одоо яашаа ингээд би бүр үнэхээр ойлгохгүй л байгаа л та. Тэгээд хамгийн зөвүүн нь яасан бэ гэхээр нөгөө Ганбат гэдэг хүн чинь одоо яг өөрх нь хууль бус үйлдэлийг мэдээд зохих ёсоор нь ингээд дээд байгууллагт нь мэдгдснийхэн төлөө тухайн одоо тэр яг тэр угаасаа Монгол улсын төрийн албан хаагчид чинь тийм үүрэгтэй байхгүй авилга албан тушаалын гин тэргийг мэдэх юм бол нин даруй дээд шатны байгууллага дараагийн шатны байгууллагатай мэдгдэх үүрэгтэй хуулиар үлсэх үүрэгтэй байхгүй. Энэ үүргээ биелүүлснийхэн төлөө Ганбат гэдэг хүн чинь ямар нэг шатаг шалтгаан болжгоо энэ одоо шүгэл төлөөс энэ нэмэгтэйгээ ингээд ажлаас нь хаалтчээ. Тэтгэврт гарахаас нь 2 жил юм. Монгол улсын хил дээр 13 жил ажилласан энэ хүнийг тэтгэврт гарахаас өмнө ингээд хаалтсан байгаа байхгүй амар увайгүй.
Тэгээд энэ шүгэл үлээгчийн тухай хуулиа нэн даруй батлах ёстой болсон юм байна. Ер нь энэ шударга бус үйлдэлийг одоо хичээснийхээ төлөө, тэмцснийхээ төлөө шүгэл үлээсэн одоо жинхэнэ шударгаар ингэж өргөсөн танагт үнж байсан хүмүүс нь хэлбэмждэг энэ явдлыг таслан зогсоох ёстой. Тэр хууль бусаар халагдаж хохирсон эмэгтэйг бас ажилтнанд хоон томцох ёстой гэж би бодож байна. Хамгийн гол нь энэ хуулиас гадуур яс бусаар авирсан энэ ган бат гэдэг хүнд жинхэнэ утгаар нь одоо энэ хуулийг очиж шалгаасаа гэж хэлмээр байна. Үнэхээр аюултай байна.